Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Ингээд шинэ бичлэгээр уулзж байгаадаа би таатай байна. Өнөөдөр миний ярих ном бол Александр Солженицын Нобелийн шагналт бүтээл Гулаг олтрог байна. Гулаг гэдэг нь Главной управлений строительной трудовых лагеря буюу засан хүмүүжих лагеруудын ерөнхий удирдлага гэсэн үгийн товчлол. Олтрог гэдэг нь болохоор одоо юм том далай дунд байгаа жижигхэн газар арлыг хэлж байгаа. Тэр аралд байгаа ер нь шорон хэлж байгаа гэж ойлгож болно. Нийтдээ 2000 гаруй хуудастай 3 бот ном байдаг. Харин энэ зураг нь харагдж байгаа нь бол хураангуй хөлбөр 200 идэл хуудастай монголоор орчуулсан байгаа. Энэхүү номыг бичсэн хүн бол Александр Солженицын та бүхэн харж байгаа бах. Хаа нэгтэй газар энэ хүний царайг та нар үзсэн л бах. Зөвлөлт холбоот улс Сталингийн үед 15 саяас 30 сая орчим хүний аминд хүрсэн гэсэн тийм аимшигтэй туршилт хэлмэгдүүлэлтүүдийн тухай энэ номон дээр гардаг. Оросын шорон хэлмэгдэст яг ямар хуу байдалтай байсан гэд мэт. Тэгээ тухайн үед зөвлөлт холбоот улсынхан эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлээр хүмүүсийг хамгийн доотлол 8 жил шоронд хорно гэд гулаг шоронд орхиж 3 жил заримыг нь цүлж хэлмэгдүүлж эхэлж исэн. Энэ зохиолыг бичсэн хүн бас өөрөө гулагт 8 жил хоригдож хэлмэгдэж исэн хүн байгаа. Тинхүү Орос улсын цагдаагийн газар мөрдөх товчоо энэ номны 3 их хүүлбэрийнх нь нэгийг олж авсан байдаг. Хэдийгээр Солженицын энэ номоо зөвлөлт оронд гаргая гэсэн ч хэвлүүлэхийг хүсэж исэн чирнээ тийм боломж олохгүй байсан. 1968 онд хальсан төвлөөд Герман руу нууцаар хилд аваад Англи, Франц хэлээр 1-р ботыг хэвлэж гаргасан даруйдаа маш том дүүл хандигдээсэн. Гулаг олтрог зөвлөлт холбоот улсад хориотой байсан бөгөөд 1974 оны өглөөс тархаж эхэлсэн. Уншигчид гар бичмэлийг уншихад 24 цагийн хугацаа бие биедээ өгдөг бөгөөд 24 цаг тасралтгүй нойр хоолгүй өдөр шөнөгүй нууцлагдал байдлаар уншаад маргааш нь дараагийн хүндээ дамжуулж өгдөг. Тийм болооч тэр үеийн номыг хэн уншаад дараа нь хэнд явсан гэдгийг бүгдээрээ маш сайн мэддэг байв. Сталины дараа Мөс ханзар Иван Денисовичийн амьдралын нэг өдөр гэдэг номыг хэвлүүлэх зөвшөөрөл өгсөн. Энэ номон дээр нь болохоор гулгын нэг тоос өргөч хоригдлын тухай гардаг бөгөөд амьдралынх нь энгийн нэг өдрийн тухай өгүүлдэг. Энэ ном гарснараа маш том дүүл хандигдээсэн. Тэр номон дээр шоронгийн өвөрмөц хилц үгсээр өөр хоорондоо бүтүүлэг харилцчихв. Зохиолын төгсгөлд нам ялж коммунизм мандадгүй. Энэ ном гарсны дараа түүн рүү маш олон хүмүүс шоронд хоригдж исэн, хэлмэгдэж исэн хүмүүс захиа бичиж баярлсан талснаа илэрхийлэн мөн түүнийг бас шүүмжилж байгаа хүмүүс ч байлаа. Түүнийг хэтэрхий хар бараа юм бичдэг гэж ёс суртахуунгүй гэмээр шүүмжилж исэн. Эхнэр нь ажилласаа халагдаж түүний алхам тутам бүрийг мөрдөж байсан. 1970 онд Солженицын Нобелийн шагнал авсан. Нобелийн шагнал авсныхан дараа зөвлөлт холбоот улс хөөн гарган иргэншлээсээ хасж исэн. Тэрээр хэд хэдэн орноор түүнээс хойш яван Америкийн нэгдсэн улсад очин Стэнфордын их сургуулийн профессор болсон. Солженицын 1994 онд л Орос оронд буцан очсон бөгөөд 2008 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Гулаг олтрог нь Оросын түүх гэхдээ ямар нэг товчоогоор батлагдаагүй, янз бүрийн нэр хаяг зүгдээгүй, засварлагдаагүй жинхэнэ түүхийг өгүүлснээр онцлогтой. Гэхдээ гулаг олтрогийг түүхийн ном гэж үзэж болохгүй. Солженицын бичгтээ албан ёсны их сурвалж архив ашиглах болцоо бага байсан. Гэсэн ч энэ бүтээлээрээ тэр юуг туулж мэдэрч өнгөрүүлснээ бичиж харсан түүх, түүний хамт уулзсан хүмүүсийн ярьсан ам дамжсан сонссон зүйлс 227 хүний гэрчийн мэдүүлэг, өөрт нь ирүүлсэн захидал, албан ёсны зарим тоо баримтуудыг хэвлэгдсэн ном зохиол, сонин сэтгүүлийн материалуудыг ашигласан. Солженицын ямар нэгэн бичлэгийн төрөлдүүл баригдан үг хэллэгээ чөлөөтэй сонгон бичсэн бөгөөд ёгтол, ёжллуудаар баялаг ба албан ёсны баримтууд хүмүүсийн дурсан зүй зэрэг олон төрлийн бичлэгийн бүтцийг агуулсан байдаг. Тэгээд энэ хураангуй хөлбөр уншсан миний сэтгэл гэх юм бол энэ дээр баримтчилгаа гарна. Хүүхдийн шорон, эмэгтэй хүний шорон, эрэгтэй хүний шорон, хуйг
цагдаа нар нь ямар хуу байсан, тэр шоронгийн дэд бүтц нь юу байсан, тэнд ямар хүн байсан гэх мэтийг гаргадаг. Энэхүү бүтээл нь зохиогч ихээр хамгаалагдсан бөгөөд би та нарт яг ингээд энэ номны үйл явдал бүх юм ярьж болохгүй юм байна. Та нар зүгээр ингээд танилцуулаад өнгөрлөө. Та нар өөрсдөө уншиж аваад өөрсдийнхөө сэтгэлийг энэ комментэнд ор бичээрэй. Тэгэд баярлаа. Гулаг болторг байлаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.